Зээгт нам буюу торгон зурх хэмээхийн урлал өөрөө бие даасан томоохон урлал юм. Тэгэхээр ер нь номд 3 орн буюу дээдийн хөлөгний уламжлалтай номд орнуудад дэлгэрсэн юм бурхны сургаал номлол руу адил дагаад яагаад тэр нөр урлагуу ухаан гэж байгаа. Их тав ухааны нэг ангаах ухаан, тижээх ухаан гэдэг дунд урлагуу ухаан гэдэг их тав ухааны нэг усан томоохон бие даасан урлагийн төрөл юм. Тэгээ урлагуу зээгт намлыг урлагуу ухааны аль төрөлд хамаарагдлаар эхлээд товчгоо яриа. Тэгээ урлагуу ухааны урлал дотор бол лагшингийн шүтэн, зарилгийн шүтэн, тааллын шүтэн энэ дундаа эрхэм дээд урлал, игэл урлал гэдэг хоёр үндсэн хувааж үзэж байгаа. Тэгээ энэ дээр лагшингийн шүтэн гэдэг дээр бол төрөхөөр ерөөсөө бурхан шүтэнийг урлах, бурхны лагшин дүрийг цутгаж урлах, зурж урлах, ойж зээгт намлаар урлах, модоор сийлж урлах, хөөмлөөр урлах гэдэг урлагийн хатгамлаар урлах. Урлагийн бүхэл төрлөөр бурхны лагшин дүрийг бүтээх лагшингийн шүтэн гэж хамаарагдаж байна. Хоёрдугаарт нь болохоор зарилгийн шүтэн гэдэг байдаг. Энэ бурхны амаараа айлтсан 84,000 номын цогцос болгоныг бичгэнд судар номонд байгуулж байгаа. Эдгээр зүйлсүүд бол бүгдээр зарилгийн шүтэнд хамаардаг. Сүүлд нь гуравт нь болохоор тааллын шүтэн гэж байгаа. Энэ бол бурхны сэтгэлийн шүтэнийг бэлэгддэг. Тэгээ энийг бол сувраг шүтэнийг бол цутгаж, зуурж, янз бүрийн байдлаар бүтээж байгаа. Сувраг болгон маш хязгааргүй олон суврагууд байгаа. Мөн бурхан багшийг анхлан Люмбиний зэгт мэдснээс нирван дүрийг үзүүлэх хүртэл 8 сувраг үүссэн байдаг. Иннээс хойш игэл болоод игэл бусын шарваагийн тоомог олон игэл төрлөختний сувраг, маш олон төрлийн сувраг байдаг. Эдгээр 3 төрлийнхөө лагшингийн шүтэнд болохоор зээгт нам болоо торгон зураг гэдэг нь хамаардаг. Тэгээд дээдийн урлал, игэл урлал гэдэг дээр дээд урлал гэдэг дээр бол төгс гэгэрсэн бурхтын лагшин дүр, бурхтын сургаал номлыг судранд цутгаж, барлаж бүтээх мөн бурхны тэр тааллын шүтэнийг сургаар бүтээх гэх мэт юм нандин шүтэнүүд бол бурхны дүр болоод хот мандал олон урлалууд болохоор бүгдээрээ дээдийн урлалд хамаардаг. Игэл урлал гэдэг дээр бол игэл жирийн авдар савны хээ ухаар, игэл жирийн мал адгуусыг шийлэх, баримлаар хийх эдгээр нь бол иглийн урлалд орж явдаг. Тэгэхээр биднээс зээгт нам буюу торгон зургийг бол дээдийн урлалдаа тэр дундаа лагшингийн шүтэндээ хамаарагдана гэж ойлгож болно. Дараачаар нь хүнү сүнийг үеэс чөтөл ширмэн ширдгэн дээрээс хүнүгэ ноён уулын бууснаас олдсон тэр хандгаа ингээд бүргэд шүрж байгаа хангарч гэж ярьдаг олон янзаар тэр дүр хэлбэр болохоор яг ширмэн ширдгэн дээр зээгт намлын аргаар бүтээгдсэн хамгийн анхны олдвор тэр мөн 13 дугаар зууны эртний үеийн хүнүг үеийн дээл хувцсан дээр бол хээ ухаарыг дандаа зээгт намлыг оршин анхлан хийж эхэлж байсан тийм уул баамцууд их сурвалжууд бол байдаг. Хүрээлүү гамин орох үед бол маш олон бүтээлүүд устж алгуулсан байдаг. Усталгүй өдийг хүртэл бидэнд хадгалагдаж ирсэн бол биднээс маш сэдэх Монголын нэг өдөр үрс гаргаж байгаа нь майдэр эргэж байна. Гэх мэтийн бурхан урлагчдын бүтээсэн бүтээлүүд маань үлдсэн байгаа. Тэн дээрээс бол Монгол зургийн тэгээ мөн тэнд тэр үедэд зээгт наамлаар маш олон томоохон бүтээлүүдийг бас гаргаж ирсэн. За мөн тэр 19 дугаар зууны ихэнх болоод мөн 18-аас 19 дугаар зуун 19-аас 20 дугаар зууны үедэд бол томоохон хэмжээний зээгт наамлуудыг бүтээж ирж байсан баримт зөндөө байна. Насны 3 бурхныг өндөр нь их л 10 м, 8 м, 12 м гэх мэтийн өндрөөр зарим бүр 20 эд метр том торгоор зээгт наамлаар ягаад хүрээт цамыг гаргаж явах үед маш том хэмжээний бараг одоогоор нэг 20 м, 10-аас 20 м, 18-аас 20 м том очрон шүтэнийг дэлгэж залаад урд нь ингээд хүрээт цам гэх мэтийн номын үйлүүдийг үлдэж байсан томоохон баримтууд түүхэнд бол үлдсэн байна. Тэгэхээр бид нэр зээгт наамл ерөөсөө оргилтой тулд хөгжих түүхэн цаг үеийг бол ерөөсөө 18-аас 19 дугаар зуун мөн 20 дугаар зууны ихэнх үеэр яг 8 дугаар богдын зарилгаар танка зураг болоод торгон зураг бол оргилдолт тулд хөгжсөн гэж ойлгож болох. Зээгт наамл буюу торгон зураг гэдэг зүйлийг анхлан ямар зарчмаар яаж явж ирсэн мэд хүрээний урчуудын дуртадгал болоод түүхэн сурвалжуудыг үзэж байхад хүрээний томоохон хэмжээний бурхан урлагчдууд нь доороо уран үйлтэй эмэгт бүсгүүчүүдийг нэгтгэж авч эмэгтэйчүүдийг цуглуулад тэгэд бурханч том бурхан урлагч юу гэдэг хас гомд тавхаа борч гэдэг юм уу гиндэн дамч гэдэг юм уу агван шарвч гэдэг юм энэ хүрээний зөнглөх томоохон жинхэнэ дандаа аграм цолтой том цолтой лам ховргууд байсан тухайн үеийн бурхан урлагчид тэгээд тэр бурхан урлагчид доороо уран үйлтэй эмэгтэйчүүдийг нэгтгэж томоохон бүтээлүүдийг
төөрөжээс ийм түүхэн одоо баримтууд байна. Одоо үлдсэн болохоор дүншхийн одоо 35 бурхан цувралаараа маш урт хэмжээтэй. Тэгээ одоо их бүрэн бүтнээрээ сайн хадгалаад байсан Занаа зэрэг музейд байна. Тэгэхээр намжлын 35 бурхны бүгдийн сайхан гэж ойж бүтээсэн байна. 10 хангал бурхтыг дараалуулаар нарсан мөн хангагч эд буюу ганцаа 10 хангалын ганцыг зээгт намлаар том хэмжээгээр одоо Ямандаг, Балдан, Лам, Жамсран, Гомб гэдэг гих мэтийн буртуудын ганцааг зээгт намлаар томоохон хэмжээтэй. Зарим нь одоо Английн Хатан хааны музейд хадгалагдаж байна. Зарим нь одоо Занаа зэрэг музей, зарим нь Гандан хүрээ хийдүүдэд их өөр одоо хадгалагдсан бидний үед өвлөгдөн ирсэн байна. Зээгт намлыг нь товчхон дүрстэй их тоймтой гол бурхан шүтэнэ томоор аваад эргэн тойрны чимэглэх одоо цэцэг хуаарыг бол их жижигхэн баг томхон хийдэг. Гэтэл дүншгийн 35 бурхан зээгт намлд бол цэцэг бүр битүү бадамлах ухаа цэцгээр хугацаа зургнаас илүүтэйгээр дүрсийг бол бужигнуулж маш их баялаг зохиомжтой авсан нь бол зээгт намл бол дэндүү тансаг баялаг харагдуулж энтхэг төвдөөс ялгарх онцлогтой. Мөн одоо манай Монголын бурхан урлаастай орсон 10 хангал бурхтын зээгт намл одоо хадгалан үлдсэн музейд байгаа бурхтуудыг ажиглахад зарим дээр нь зээгээрээ дагнаас өгсөн, будгаар дагнаас өгсөн, зээгт намлын урлал дээр хөөмөл, цутхуур, дарахны бүх урлыг шингээж хатгамлын урлалын олон төрлүүд байдаг л да. Цутхуур, хөөмөл, хатгамал, зээгт одоо энэ олон төрлүүдийг зээгт намлын ганцхан урлал бүгдийг шингээсэн бүтээлч байж ах шийтэй. Тэгэхээр тийм зээгт намлын ховор байдаг л да. Гэтэл одоо манай Занаа зэрмүүдэд хадгалж байгаа Балдан лам бурхныг бол Эргэнэ буюу дээдлийн одоо чимэг нь болохоор бүгд мөнгөөр металлаар цутгаж хийгээд алтаар шараад. За тэгээ зарим эд зүйлс нь бол хатгамлаар хийсэн. Зарим нь хөөмөлд одоо тоолож 3D маягтай бөмбөл гэж дотор нь одоо хоньны үснөөс гэж бөмбөл гэж 3D маягтай хагас рельеф маягтай зээгт намлыг хүртэл хийсэн харагдаж байдаг. Тэгэхээр манай монголчууд ялангуяа урлах ухааны салбар дээр маш өндөр түвшинд бол хөгжүүлж чадсан гэж одоо түүхчид үздэг. Би ч өөрийн одоо судалгаар тэгж харагддаг. Манай Монголын бурхан урлааст бол зээг намлын одоо үлгэр загвар, их загвар хамгийн чухал бай. Тэргээ давтагдчихгүй. Нэг бурхан урлаач гэхэд нэг л их загварт одоо нэг одоо Балдан лам сахиус байлаа гэхэд өөр одоо дорж гэдэг бурхан урлаач шал өөр байх жишээтэй тансаг. Зээгт намл гэдэг бол торгоор зурна л гэсэн үг. Биднээс будгаар биерээр зураас татж байгаа зээг юм. Тэр өнгө тагилж байгаа дэвсгэр нь бол өнгийн олон торгыг солонгоруулан найруулж одоо өнгө хоршуулан найруулж бүтээж л юм. Зээгт намлын гол онцлог бол танка зурлуу хэр сайн ойртуулж чадна төдий чинээ тансаг болдог. Бурхан зураг бол их ойртуулна. Зураас татлахын хүртэл одоо хуучны буртуудыг хахад тэр зүгээр зээг утсаар ойсон мөртлөө биерээр татцсан юм шиг бүдүүн, нарийн, өргөн, бүдүүн тэр тухайн эд материалынхаа шин чанарыг хүртэл утсаараа гаргаад ирсэн төмөр утас, алтан утас гих мэтийн тэр 9 эрдэнэ шүр сувдыг оруулан дэндүү тансаг сайхан бүтээж ирсэн боломжтой байна. Яагаад заавал бурхныг бүтээж эхлээ сурд юм бэ гэхээр бурхан урлал дээр бол маш нэрийн зураас, маш нэрийн өнгөний зохицол, маш нэрийн ур хийц, чадвар шаарцсан олон дүрсүүд орж ирдэг учраас бурхнаа эхлээд оёо сурчих юм бол игэл зэрийн мал амтан, игэл зэрийн зохиомж, бэлэгдэл дүрсүүдийг хийхэд бол маш амарх. Би энэ багшаасаа дамжуулж энэ зээгт намлын уламжлалыг авсан байдаг. Монголд одоо уран цэрмаа гэж алдартай цэрмаа багш маань гэж зээгт намлын уламжлалыг авч үлдсэн уран цэрмаа гэж алдартай юм багш маань байдаг. Тэгээ цэрмаа багшаасаа энэ зээгт намлын одоо уламжлалыг бол өвлөн авсан байдаг. Тэгээ цэрмаа багш маань өөрөө олон манай их социализм үед бол манай их оронч гэдэг юм уу домогт гурван жанжин хатгамлаар зээгт намлаар маш томоохон бүтээлэг төөрөж байсан. Өв тэгч сүүлийн хэд ярьдаг бол тэгэхээр яг одоо энэ танка зураг бол мөн одоо торгон зургийн үеиг бол тэгээд гол нь хойч үедээ өвлүүлэн үлдэх ажлыг маш эрчтэй хийж байгаа. Ямар ч одоо төлбөргүйгээр за торгон зураг буюу зээгт намл маань хэрхэн яаж одоо бүтээдэг талаар та бүхэнд товчхон танилцуулъя. Эхлээд зээгт намлынхаа одоо сайхан мэдээж одоо үн цэнтэй материалда бүтээлдээ тохирсон одоо материалуудыг хайж ирж яаж болно. Одоо Японы сайн чанарын дөрөх, Хятад маш сайн чанарын дөрөх хийж Солонгос, Таиланд гэх мэтийн тэр газруудад сайн торгуудыг гол нь
сайн торго байна. Түүнээсээ гадна бүтээлдээ тохирох өмгүүдийг цохиж олно, хайж олно, материалаа хайж олно. Хуучин бол ерөөсөө Японд зорж, Японоос бүр зорж одоо нандин бүтээл торгуудыг одоо авчирдаг, Хятадаас зорж авчирдаг. Яг бүтээлдээ зориулж авчирдаг тийм одоо түүх байсан. Сайн чанарын одоо гоё торго даавга авчирч, хуучин бол арын болгоо бэхжүүлж одоо наадаг. Даав наадаг. Хуучин бол муутуу цаас гурилны одоо голыг гаргана гэж байдаг. Гурилаа базаад бүр ингээ голыг гаргаад тэгж яагаад буцлаад манайхан жанхуу гэж нэрлэдэг. Тэрүүгээр ингээд одоо цардж байгаа цаас, муутуу цаас наадаг хуучин болсон. Тэгээ мөн даав наадаг. Одоо орчин цагт бол мөн одоо сайн чанарын наалтуудыг ашигладаг болсон. Наалт байж болж जैन даав нааж болдог. Тэгээ энэ торгомоо нөр ингээ биетэй болоод ирнэ. Тэгээ ингээ биетэй болгонд энэ дээр одоо их цагаар дүрсээ буулган деталаар нь одоо энэ дээр гэсэн одоо нэгэн одоо зургийн бүтээлийнхаа навчийг одоо хэрхэн яаж одоо бүх энэ навчаас анхлан суралцахад ерөөсөө их загвараа одоо калкин цаасан дээр буулгаад тунгалаг шилэн цаас гэж байгаа. Энэ калкин цаасан загвараа буулгаад энийг бүгдийг одоо зүүгээр шивээд загварын дагуу одоо зүүгээр шивээд ингээ бэлтэж байгаа. Ойрхон шивээд. Ингээ нүхтэй болчих ингээ шивээд ийм нүхтэй. Тэгээ энийг бол торгон дээрээ тавиад тэгээ одоо энэ дээр буухад дүрсэн чинк юм уу юу гэнэ сайхан энэ дээр арчаад өгнө. За энийг ингээд авахаар арталтаа ингээд дүрснэ гараад ирчих. За энийг болохоор ингээд одоо тодруулагч бал харанаар тодруулаад зураад авна. За хэн зурж үзүүлээ. Тэгээ энэ шохогоор бууцсан зүйл маань маш хурдан зураад авахгүй бол арилчихна. Тэгээ ерөөсөө их загвараа заавал буулгаж тэгээ энийг ингэж арилахгүй балаар юм уу харандагаар сайхан зураад тодруулаад авдаг. Ерөөсөө яг л хууч уламжлал юм байсан. Энэ уламжлалаараа л. За тэгээ энэ юуг нь одоо ингэж гөвчин. За ингэнгүүт одоо энэ дээр ингэж их загвар маань ингээ гараад ирчих. Одоо загвар маань ингэж. Тэгээ энэ дээр одоо чеклэр одоо жигээ тавиад энийг дагуул одоо энэ ногоон өнгийн навч энэ дээр хар хөх юм уу хар ногооноор жигийг явнаад. За одоо энэ дээр ингээд жигээ эндээс энэ хүртэл явчаад төгсгөл дээр нь үзүүр гаргалт гэж байгаа. Тэр нь одоо яг нэг тухайн өнгийнхөө утсаар нь нарилахтар би түрээс нэг биерний даралт мэт нарийн одоо таталтыг бол гаргана. Тэхийн тухайд одоо тухайн зээгнийхээ утсаар ингэж хатгаад тэгээ одоо ингээ харах юм бол зээгм ингэж яваад энчээ дуусч байгаа зээгм. Тэгвэл эндээс яг зээгний өнгийн утсаар үзүүр гараад нарийшүүлж хатгаснараа яг биерээр ингээ татсан юм шиг энэ тэр юу ингэж гарч ирж байгаа. Татлага нь. Зээгээ даруулж явна гэдэг гол юм нь одоо энэ. Яг адилхан өнгийн утсаар нь зээгээ даруулаад яг зээгийнхээ энчээ мэддүүлэхгүйгээр зээгнийхээ одоо тал руу шингээж одоо хатгана гэдэг. Энэ нэг уухгүй хөдөлмөр өгөөд одоо ингээд нэг зураасыг татахын тухайд биерээр зүгээр татчдаг бол зээгээр ингээ оёо суугаад байна. Одоо энийг ингээ даруулж ойно. Одоо би өөрөө сурж байхдаа оюутан байхдаа ингээл даруулаад оюутан байхдаа багшийн хувьд янжилда бурхныг бол ойсон байдаг. За одоо энийг ингээ даруулаад энэ маань ингэж яваад ингээд явна. Тэгээ төгсгөр нь чинь болохоор ингээ үзүүр гаргадаг. За яг энэ маягаар бол зээг маань ингээ даруулаад явна. Деталаар нэг сүүлд нь одоо нэг ширхэг навчнаас авахгүйлаад ингээ хооронд угсраа зүгээд эхэлнэ. Одоо энийг тусна ойно. Энийг ингээ тусдах нь одоо энэ одоо бурхны доингаа гэ 5 одоо мэдрэхүүн дахиад гэж байна. Дүрс, дуу, үнэр, амт, хадг нь хөрөлцөхүү гэд 5 мэдрэхүүг бэлэгдэж байгаа. Тэгээ артлын нуглаад наагаад даруулаад очиж бүгдийг хойш нуглаад наачиж. Тэгээд ингээд нэг толийг угсраад нэний тусад нь оёод энэ жимсийг тусад нь оёод энэ аршааныг тусад нь хадг нь. Тэгээд ингээд нэг цогцоор ингээд 6 7 одоо энэ тустай элементийг нэгтгээд нэг юм болж байгаа. За тэгвэл араас нь одоо үүл байгаа. Одоо манантай энэ сайхан үүл байна. Үүлийг одоо дангаар нь ингээ эхлэе ойно. Дээгүүрээ цайвар, доогоороо хөх ингээ үүлний хэлбэрээр ингээ ойно. Ингээ нэг деталаа оёод хойш нэг ард нь нааччих. Ингээ наасныгаараас энийг өгсраад одоо тэнгэр газар одоо уулан дээр энэ одоо мөнгөцтэй уулны орой дээр ингээд манц ягаан манай уулнууд ингээд газар дээр наагаад явчих. За ингээд байгаль маань ингээ өгсрэгдээд за доотлын одоо газрууд маань ингээ деталаараа одоо эрэг жалга одоо уул уртлын газар
одоо энэ юуныхаа уртлаар ингэж орж ирэх. Ингэж наахад. За тэгээд мөн устдаа чандам нэрттэй ус байна. Тэг ингээд чандам нэртний устдаа хүрхрээ бууж байна. За ингээд дээрээс мөнгө цастаа уулна усны их нь мөнгө цастаа уулнаас эхлэж одоо их аваад урсаар агаад горих гол тэгээ мөрөн нуур тэгээ далаад цутгадаг доороо далаа. Тэгээ нөө бурхны хойдол заавал 20 хүрхрээ хийдэг. Энэ маань өөрөө одоо нагаржуна асанга 2 тэгээ доошоо нийлээд бодмөрийн зул зэрэг уу богд зөөхөн үүсгэсэн бодмөрийн одоо зэрэг шар малгадны шашин болоод том далаадаар нэгдэж одоо оршиж байна гэж үздэг. Ийм зарчмаар өгдөг. За одоо би та бүхэндээ яг торгон зургаар дэмчиг гар буй дээд амгалан гэдэг энэ бурхныг яг угсрах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ дүүрэгдөгч байна. Сая багш нь яг деталаараа зээх намлын навч яаж бүтдгүү нэгэн деталыг хийж үзүүлсэн. Тэр деталууд нэгдээд одоо ийм одоо тахилын юм нэгдээд энэ бол яг бурхныхын уртталд ингэж орж ирнэ. За энэ уул хад чулуу эрг ганг гэж. За одоо би та бүхэндээ яг бурхан яг ингэ угсарж байна. Дэмчиг гар буй дээд амгалын бурхан яг бүтэх угсрах үйл ажиллагаанаар үзээ. Одоо ингээд дүүрэх тунд өгч байна. За уртлын одоо ингээд гууж алга эрг. За ингээд одоо тахилын 5 тахилын дэс байна хад чулуун ингэж орж ирнэ. Үүл, уул, чандман эрдэнтэй ингээд тэнгэрээ тэш нэгээд. За энэ үүлнүүд болохоор бүр ингээд тэр дээгүүр орох юм байна. Тэгээ энэ чинь ингээд газар орж ирнэ. Тэгээд ингээд нийлүүлээд угсрагдаад тэгээд бурхан маань одоо бүрэн бүтэн болох ийм олон деталуудаас бүрдэг. Одоо энэ бол жишээлбэл хөлд өргөсгийн хүний нэг энэ хадаг нэг деталь нойтон толгойнууд нэгээр нь одоо ингэж хийчээд бөхсө зүүж байгаа. За энэ хадамгаа барьсан байна. Тусдаа оюутан бүх деталь одоо энэ сүрээгийн толгой, цалам, мотортой барьсан хадамгаа, за энэ хон хочор бүгд тусдаа оюудаад угсрагдаад бурхан маань бол дүүрсэн байна гэсэн үг. Одоо үүний дараа тэнгэр газар үйл бүгд дүүрсээ одоо ингээ холбоод дээд амгалт уу дэмчиг гар бурхан маань ингээ сайхан дүүрч бүтэж байна да. Торгон зураг яг хэмжээний бүрэн хэмжээний шүтэн одоо юу бол нэг жилээс жил хагасын хугацаанд бол бүтэж байгаа. Гэхдээ яг ямандаг бурхан юм уу олон мотортой олон бурхад байвал олон өшөө одоо 2-3 жил хамгийн багадаа бол 5-аас 6 сар жижиг хэмжээний цагаан дээр хэмжээнээс хамаарат. Энэ бол том хэмжээний дэмчиг гар болоод жилээс жил хагасын хугацаанд бүтээд дүүрч байна да. За түрүү ярьсанчлан бурхан зургийн одоо тэг нарийн арга ажиллагаа тэр ном загц өнгө ажиллагаа нарийн техник зээгт наамлаар бурхан бүтээх бүх тэг жийг нарийн ажиллагааг энгийн одоо зохиомж руу чөлөөтэй сэдв рүү одоо оруулах юм бол бас яаж хэрхэн ашиглаж болох вэ тийм ээ. Энэ дэхтэй бол тийм одоо чөлөөт одоо бүр тийм юу бол биш бурханы шашны одоо бэлэгдэл тийм одоо шүтэн амьтад байгаа. Одоо үл зөхөлтийн зүгийг ялахын тэмдэг гэдэг нэртэй. За багш нэг тайлбарлая. За эхлээд энэ бол Шингэг ганжид гэдэг бол 8 хөлт арслан гэж яагаад нэрлсэн бэ гэхээр энэ нь болохоор хан гард арслан хоёрын дундаас номын одоо агаарт одоо өвчлөж нэгдэж уусаж одоо юм хан гард арслан хоёрын дундаас гарсан юм тийм бэлэгдэлтэй юм тийм ирээдүйг. Тэр хан гард өөрөө тэнгэрийн хүчтэй юм. Арслан хоёроо газрын хүчтэй юм. Тэр нэр хоорондоо хязгаарч эвлэлдэнэ гэлгүй байнга дайсгэнц тэмцэлжээд хоёр юм агуу хүчтэй амт юм. Тэг хоорондоо мөнхийн дайсгэнж идэг. Тэг энэ маань мөнхийн дайсгнах зүйл гэж байж болохгүй юм а гэж эвлэлцээ одоо эвлэлдэн найрамдаж нэгдэж номын агаарт уусаж одоо дундаас нь одоо 8 Шингэг ганжид буюу 8 хөлт арслан хэмээх бэлэгдэлтэй амтан үүсч гарч ирсэн байна. Хан гард толгойтой, хан гард далавчтай. Тэгээ урд хоёр хөлнийхөө урдаас хан гардын саруу гараад ирсэн. 8 хөл гэдэг нь 2 саруу, арслангийн өөрийн 4 хөл. Тэгээ далавч нь ороод ингээд Шингэг ганжид буюу 8 хөлт арслан гэдэг юм бэлэгдэлтэй амт юм а. Дараагийнхаа Ня Бүүжа гэж байгаа. Ня Бүүжа гэдэг нь бол өвсд загас гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ халиу загас хоёрын дундаас гарсан номын одоо бэлэгдэлтэй амт юм. Тэгэхээр халиу гэдэг амт өөрөө загасыг барьж иддэг амт. Тэгээ мөнхийн одоо загас бол одоо халиунаас зүхтаж явж ингэж дайсгэн хоорондоо мөнхийн одоо ив найрамдлаг юм хоёр амтан байл. Тэгээд номын агаарт одоо уусан нэгдээд одоо энэ хоёр маань хизээч дайсгнахгүйгээр загас тэргүүнтэй халиу биетэй загсан сүлтэй
Тэгээ ниа бүүжэ буюу үст загас гэдэг юм амтан үүсч гарч байгаа бэлэгдэл. Дараагийн нь болохоор одоо чүүсэр маагар гэж байна. Усны мангас одоо чүүсэр маагар гэдэг бол ерөөсөө лавайт матар гэсэн үг л дээ. Матар гэдэг бие энэ усны мангас гэдэг юмтай энэ лава гэдэг юмтай дун. Тэгээ энэ хоёр ямар учиртай гэхээр ерөөсөө усны мангас гэдэг юмтай бол далаа усыг эзэгж идэг хамгийн хүчтэй далаа мангас гэдэг усны эзэн юм айхтар хүчтэй амт юм. Дун гэдэг юмтай бол өөр усанд орших мөн одоо альва юмыг нэвт нөхтөлж гардаг цоолдог. Энэ дунгийн нэвтэлж гарч чадахгүй юм уу байхгүй. Бүх юмыг цоолох юм хүчтэй нэвтэлж чаддаг юм хүчтэй амт юм. Тэгээ би энтэйгээ уулзрахаар хоорондоо байнга дайсагнаж дун нь одоо матраа нэвтэж матраа дайсагнаж зууж байнгын дайсагнаж идэг хоёр одоо юм далайн хүчтэй амт юм. Тэгээ хоорондоо бас номын гарт уусан нэгдэж найрамдаад тэгээд дундаас нь одоо чүүсэр маагар буюу лавайт матар гэдэг нэстэй одоо лава бөхстөө матар тэр одоо биетэй юм тэнцээс ингээд шүр гарсан энэ лава байж энэ матар байж. Тэгээ эдгээр одоо юу гэдгийг хизээч хоорондоо эвлэлд нэгдэхгүй юм гэж байхгүй юм аа. Бүгд одоо дээдийн номын уусан нэгдэж эвлэлдэнд найрамдаж бүр дундаас нь юм амтан гарч хизээч одоо дайсагнаж шонзон гэдэг зүйл байхгүй. Энэ маань сүмийн одоо хамт хургууд гэрийн үүдэнд одоо айлгэрс байснаар хэрүүл уруул түнжин хагарах эв найрамдалгүй байх хэрүүл уруул тангаргийн өмнөд орохгүй байх гэдэг эв найрамдлын бэлэгдлийг харуулсан. Ийм шүтийн одоо юм дүрт 3 амт юм. Тэгээ энийг зээлт наамлын аргаар одоо анхлан бүтээсэн юм дөр байгаа. Тэгэхээр одоо ингээд доотлын цусан далааны ертөнцийн зовлонг бэлэгдэж байгаа. Тэгээ энэ 3 амт нэр хоорондоо байх өчлөлтөнд тэмцэлдэж хэрэлдэн одоо ингээд тэмцэлдэх юм бол мөнхөд одоо зовхын үндэс юм. Ингээд хоорондоо нэгдэж эвдэл найрамдаж хин хинэгээ уучлж чадах юм бол мөнхийн амар гам олон буюу орших учиртай юм аа гэж. Одоо модон дээр ихэд одоо 15 төрлийн өнгө. За тэгэл тэр одоо шинг ганжидын сүүл зогдорн дээр 5 төрлийн өнгө. Тэгээ тухайн мөн чанараар нь одоо лават одоо ус загас гэтэл бих биеийн алтан юм загасны хайрсан материалаар лават матер гэхэд материйн бие нь одоо юм гялгар материйн арьстай төстэй юм яг шин чанар гэсэн материалаар анх удаа ингэж хийсэн одоо юм цоошны юм бүтээл байгаамаа. Одоо энэ дээр ихэд одоо баг нэг 60 70 төрлийн давтагдчихгүй олон одоо нэг 50 60 төрлийн өнгө орж байна. Ер нь сууж ээж их суулгаж ээж гардаг. Яг бүр ингээд нямба барай суучих юм бол 6 7 сарын дотор ч ингээд гарах боломжтой. Тухайн хүнийхээ хурдан ажиллагаас зэг гэдэг юм ойлгоод өөрөө эвдүү суугаад арга ажиллагаа суучих юм бол ерөөсөө ямар ч томоохон бүтээл жилийн дотор гаргадах боломжтой. Торгон зэгт наамлаар одоо ингээд бурхан болоод бурхтыг оёно гэдэг бол энэ хүн бол төсний том буян гэж бүтэшэнд үздэг л дээ. Одоо цагаан дээрх бүрсэн өөр ингээд багшийнхаа удирдлагын доор ингээд яг торгон зэгт наамлаар ингээд түүнээс биш урдын хятадаас орж ирдэг янз бүрийн одоо ингэж кодоор ойдог шиг энэ бол урлаг биш бөгөөд тэр тгийн маш алдаатай учраас тэр бол бүтээлд тоочогддоггүй. Энэ болоод ихээр яг үндэсний язгуур Монгол өв соёл багшаас дамжуулаад багшаас шавьтай дамжуулаад явж байгаа. Яг дамжуулах Монголын өв соёл, нандин өв соёл бөгөөд дамжиж ирдэг нандин ийм урлах ухааны бие даасан том төрөл учраас энэ маань жинхэнэ одоо урлагийн дээд урлалын төрөл юм. Энийг сурж эзэмссэн хүн өөрөө нүгээр одоо цагаан дээрх буйхан их юм бол насны буян заяа аривжих, говийн талаа их юм бол ханийн тэнгэр батчих олон том буйнуудыг шууд цаан бурхныхаа бэлэгдэл утлаас өөрлөгөө шууд дуудаад явчихж байгаа. Одоо энийг ойчих юм бол ерөөс тангаргийн уналд орохгүй байх юм бэлэгдэлж байт юм. Эвтэ дүр амтан гэртээ ойлаа гэд тэргээр он хэрүүл хизээж хэрүүл урвал босхгүй боссон ч гэсэн тэр дороо намжих дэлгэрхгүй байх тий. Гэх мэт энэ зэгт наамлаар бурхныг оёно гэдэг бол өөрөө нэгэн насны одоо муу зайд унахгүй байх, буйныг хураах олон хилэнцүүд одоо барагддаг. Тэр талаар асар их ач холбогдол буюу торон зургийн аргаар бүтээгдсэн Монголда хамгийн том хэмжээнд тоожогдох хамгийн анхлан бүтээгдсэн торгон зургаар ойсон цагаан замбал гарав гэдэг шүтээ дүр хөрг байгаа. Энэ маань ямар ч үстэй гэхээр ер нь монголчууд эртнээс эд баялагийг дэлгэрүүлэхийн тухайд эдийн тэнгэр бурхтууд тахиж баясгаж ирсэн нандин уламжлалтай ард түмэн одоо гонгор, намсрай, замбал гэдэг 3 голлох эдийн тэнгэр байдаг. Тэр дундаас намсрайг нь голлоод эглж ирэн хүмүүс шүтгээд хамгийн хурдан авралтай гэж үздэг. Тэгээ одоо гонгорын өөрийнх нь эдийн бомб гэж байдаг. Тэгээ энэ шүтэн одоо зэгт наамдар голлоод бадраа агуулцыг одоо алтан одоо саа материалаар за энэ эргэнэ чимэг бүгдийг нь бол алтан саа материалыг голлож шиг оруулж өгсөн. Яагаад гэвэл энэ өөр эдийг дэлгэрүүлэх эд баялагийг хүнд өгөх эдийн одоо тэнгэр учраас одоо алт болоод эд баялагийг одоо оршоож өгсөн. Мөн одоо яг хүзүүнд нь бодиттой жинхэнэ 9 эрднийг одоо оршоож 9 эрдний одоо
хүзүүний зүгэлтийг оршоосон. Тэгээ доороо болохоор хүслийг хангах зэндэмэн эрдэн шүр өөрөө гасан 7 дахил буюу энэ одоо эрднүүдийг далаа дунд маш олон чандман эрднийг оршоосон. Тэр нь замбал гаруй бурхандаа аврал одууснаар одоо үгээгүй ядуурлыг арилгах. Тэгсэн энэ замбал гаруй эдийн техник шүтсний гол утга учир нь өглөгийг дадуулах, өглөгийн параметрыг дадуулж бодит сэтгэлийг мөнхөд үүсгэснээрээ эд баялаг орших. Тэгээ энэ бурхныг залсан хүн болгон дотор бол би өглөгийг одоо үгээгүй ядуулаад зовсон төсөнд өглөгийг маш сайн дадуулж байгаа юм байна. Бодит сэтгэлийг байнга үүсгэж байгаа юм байна гэдэг авралыг одуулж одоо энэ бомбын дахиж баясгаснараа буян шиг оршино гэсэн маш нандин юм бэлэгдэлт эдийн тэнгэл замбал гаруй гэдэг луу унсан далаа дээр орсон байдлаар бүтээсэн. Энэ Монголд хамгийн том хэмжээтэй торгон зургийн замбал гаруй одоо торгон зураг юм аа. Одоо энэ дээр бол урлагийн охин тэнгэр, оюун ухааны тэнгэр болох Янжин лаам. Янжин лаам буюу Сарсвати гэдэг шиглэнт охин тэнгэрч гэдэг. Пепа хөгжмийг бас 18 наслууга төгөлдөр юм үзэсгэлэнт бүсгүн дүртэй Бадамжин хоо цэцгээр оршсон. Урдаа 5 дахь эргэн тойрон битүү одоо Бадамжин хоо цэцгээр хотсон байдалтай. Тэгээд энтхэгийн Бэрмэн нарын гол шүтэн одоо яруу найрагчдын их шүтэн байсан. Тэгээ ер нь бол голлоод Эрдэм оюун ухаан тэнгэр урлагийн ажлуулыг хэрэгж байгаа дуучин, бүжигчин, жүжигчин, зураач, яруу найрагчтай онгодыг хөглөх, онгодыг бадрах урлагийн хүмүүсийн ажлуудыг дэлгэрүүлж одоо бадраахын тухайд зорьсон гол урлагийн охин тэнгэр Янжин лам гэдэг. Одоо манай Монголд бол одоо яруу найрагчид, бүжигчин, зураач, урчууд бүх урлагийн салбар ажлуулыг эрхлэдэг. Одоо хүмүүс энэ бурханд авралыг одууснараа үүснэ байхаа сайхан дэлгэрдэг. Одоо онгод болоо цог золбоо хэмэрэг бадраадаг гэж үздэг. Одоо урлагийн охин тэнгэр буюу Сарсвати гэж нэрлэдэг санскритээр төвдөр Янжин лама гэж бас нэрлэдэг. Их шиглэнт охин тэнгэр гэж монголоор бол нэрлэдэг. Тэгэд шүтэн зээгт наамлын одоо аргаар битүү Бадамжин хоо цэцгээр хочиж тэгээ энэ бодтой жинхэнэ сувдыг одоо яг хүзүүний чимэг богино зүйлтэй сувдыг оршоож одоо ингэ зохиомжуулж бүтээсэн. Бас нэлийн одоо яг миний өөрийн тэгээр бүтээгдсэн бас том хэмжээний Янжин лам бурхан байгаа. За одоо мэдээж энэ нандин шүтэнийг бүтээсэн дараа энийг хадгалах хамгаалахын тухайд анхаарах зүйлсүүд байдаг. Одоо энийг нарны хурц гэрэл дээрээс тусгаж болохгүй. Урдуур аим хөшгтөө ер нь орой одоо харуу бүрүү болох үед заавал хөшгөний болгож хааж тэр манай номын утгаараач одоо байдаг мөн цаад утга нь бол нарны хурц гэрэл туяа тусахгүй шин одоо энэ мань нээлттэй байж болохгүй амирлуулахын тухайд хөшгөний заавал хаадаг. Нандин шүтэнийг бол ерөөсөө гадны хүнд үзүүлэхгүй байн хөшгийг хаадаг. Хурц нарны гэрэл байх юм бол торгоны өрөө шарлаж гандах аюултай. Хурц нарны гэрлээс гадна чихтэй тийм гоё дулаан орчинд байлах юм бол 100 жилийн асуудалгүй байдаг. За тэгээд энэ сайхан одоо би өөрөө багшаас өвлж авсан энэ торгон зураг буюу зээгт намл уламжлалыг шавнартай хойч үеийнхэнд өвлүүлэг үлдээхийн тухайд маш олон одоо сургалтуудыг олон төгсгөлтийг бол хийсэн байгаа. Ямар ч насны хүмүүс ямар ч хүмүүсийн ч суралцах бүрэн боломжтой. Гол нь өөрөө дур сонирхолтой одоо буйны язгаар хөрөнгө сэтгэлтэй байхад л одоо болдог. Тэгээд удахгүй одоо анх удаа Монголд анх удаа яг торгон зээгт наамлаар бие даасан томоох үзэсгэлэнгийг гарах гэж зорж байна. Одоо энэ уламжлалыг хөвлүүлэн үлдээс миний өөр багш Донжил одоо Бурханчлан бүрэн багшийнхаа гэгээн дурсгал мөн одоо уран цэрмаа гэж алдсан Батын цэрмаа гэж багшийнхаа гэгээн дурсгал зориулж багш нартай одоо энэ бүтээлээр тахил өргөж байгаа гэсэн одоо бэлэгдлэр удахгүй зээгт наамл торгон зургийн одоо томоохон үзэсгэлэн удахгүй сүстэн олно хөрөх болно.